За тэгээд Хумбаяр Наранбаатар нар хүрдсэн ирсэн их баярлалаа. За баярлалаа. За Хэрлахын тухай ярихаас өмнө би энд төрсэн дууны тухай ярих гэдэг. Тийм. Энэ дуу ер нь анх яаж бүтсэн? Их Монгол нутагта. Энэ дуу бол ерөөсөө манай одоо замынуудын хилийн ставын ой болдог байхгүй. Одоо яг нөгөө штамп гараад ингээл гаргадаг шүү дээ. Тухайн үеийн шалганы. Тэгээд тэр ч одоо 80 жилийн хойно болоод. Тэгээ 80 жилийн хойгоор нь одоо дуу хэрэгтэй байна. Ийм гоё ойдоо зориулсан нэг бүтээл хэрэгтэй байна. Тэгээд ер нь энийг бид нар ч одоо тухайн үед ч өдөртөө тоглолтоор яваад байдаг. Галт тэргэнд явж исэн. Тэгээд ер нь одоо юу нэг шалганы манай тухайн үед одоо гамбаа гэдэг нэг ах уу одоо дараа нь бидээс санал тавиад. Тэгээд ер нь энийг ингээд нэг ботоороо тэгээд бодоод яваад хятадаар оролдоо тэгээд явчихсан. Тэгээд төд удалгүй буцаал хятадаас ирдэг юм байгаа шүү дээ. Замын үдээсээ дайраад тэгсэн чинь за бодороо юу болж ийн гэж тэгсэнгүй. Нэр л хэлээд байгаа юм байна гэж бодоод тэгээд энэ дээрээ тарин хэр нь олон талаас нь бодсон л да энийг за ер нь ямар гоё дуу байвал гоё юм дээ гэл тэгэл ер нь одоо гэрийн буураар хамгалсан гэл нэг тийм санаанууд ингээд бодогдоод байсан. Тэгээд ер нь энийг аян эхэлчихсэн. Аян ингээд би яг эхэлж гаргаад тэгээд нэг хэд хэдэн яруу найрагч нарт өгсөн юм аа. Ер нь ямар хөө нэг юм бууж ийн үү яаж нээж ийн гэсэн чи ерөөсөө нэг л болж өгдөг. Тэгээд харин манай хэрлэнг дээр чинь бас нэг хаяа уулзчихдаг. Тэгэл нэг ороод ирэхэд нь хүү гэд нэг сонсгосон чи үүш наадах чи ингүүл гэсэн. Тэгэл би энд төрж өмөржээгээд тэгээ манай ашир яг тэр нөгөө гэрийн буураар тамгалсан 800-ны тэртэг онгон талын дээгүр мээгүр айгуугаа яг тэр нөгөө өргөлт хийсэн мэсгэр рүү оруулаад ирдэг. За эн чи яг тэгвэл хэрлэнгийнх л байсан юм байна гэл. Тэгээл хэрлэнгийн жүлэгэл болох юм байна гэл. Тэгээд хэрлэнтэйгээ хийгээл бид нар яг энэ ставийнхаа зориулсан одоо тухайн үед 50-д оны өвсгөл үед нөгөө хил хаасан үе тэр юг одоо үйл явцыг одоо клипжүүлж одоо хаагдаад 10 өр Монгол одоо ах トゥ хоёр хуваагдаад нэг л өдөр тасдагчсан. Оо зөө. Тэгээ олон жилийн дараа уулзж байгаагаар хаач яал гэрний малтаа тий. Чин 60 56 он билүү? Тий 54-54-ээс 56 оны үед одоо хил хаалцсан байгаа шүү дээ. Нэг өдөр. Одоо ерөөсөө ингээд энэ талд малт явж исэн гэртэй хүн байхад татгаад шүн хил татчаяал тэгэл сас. Тэгэл ерөөсөө ингээд торны цаанаа нь хуйлалдаал ингээл зарим нэг нь одоо малж явж байгаад эргээд ирсэн чи тортой. Яасан усын хил халдахгүй. Тэгэл наан цаана үлдсэн. Тэгээ олон жил болцсон тэр уулзалтыг одоо тийм түүхэн баримт юугаар сэтвүүлэн. Тэгээ он нь буруу байж магадгүй. 60 хэд төлөө 50 хэд төлөө яг оныг нь бол сайн санахгүй. Яг тийм үл байна. Тийм тэгээ энэ сэтвүүлж ингэж хийсэн. Тэгэл манай одоо замуудын ставын одоо
тийг нэг 100 хэдүүлээ тий. Би дугаар заставын хамт олон бас энийг одоо болтол ингээд манай сүлд дуугээ дуулаад одоо эн чинь бас нэг тамгалагдсан дуу болсон. Би энэ төрч гэж. За одоо хэрлээ ахын тухай ярьда анх яаж танилцсан гэдэг. Тэрнээс өмнө манай үзэгчид асуулт сонирхох зүйл тоглолтын талаар болоод хурд хамтлагийнхнаас ойрын сонин гачин гэдэг асуух зүйл байх юм бол Eco TV Mongolia гэсэн хаяг руу орж тийм ээ. Ингээд комент үлдээх юм бол бид нар дор нь сайхан уншаад өгөөд асуугаад явчихнаа. За хэрлээ ахтай анх хэдэн онд яаж танилцав? Анхны сэтгэгдэл өстө мартагдтал найзлсан биз дээ. Хэдэн онд вэ? 1994 5. За 92 3 ч юм уу. Биш ба 94 суйст лээсийн таарч. Тэгэхээр суйст цаа чи хэдэн суйст байсан шүү дээ. 22 3 жил болж ямар ч байсан тийм ээ. 93 4 оны үед л танилцсан. Тэгэл ер нь яаж явж байгаа танилцсан. Суйст сургууль дээр нь барьж авсан. Сургууль дээр маяг дэрийг санаад байгаа. Сургууль дээр нь барьж авсан гэдэг. Энэ нэг дамдамаа хүний яриагаар ингээл энд нэг галзуу шүлгүүчдэг, рок шүлгэн бичдэг. Тухайн үед чи биднэртэй жинхэнэ нэг автобустай орон хааж инсмэнстэй амар залуучууд байлаа шүү дээ. Тэгээд ерөөсөө дандаа нөгөө идеэнүүд, аянууд байгаад байдаг. Тэгээд энийг ямар дуулах вэ? Хүү ямар гоё шүлэг гэж шүлэг хайгаад ч нэг ойлгохтой болохгүй. Тухайн үед галсан сүх гэж яруу наригч авчирж ирээд галсан сүхийг жихийн машгаал ингээл хажуудаа суулгаад ингэдэг байсан. Тэгээд ингээд сургийн яаж гаргасан санахгүй. Тэгээд сургууль дээр уулзаад суйс дээр 80 битээр очижсэн. Яг санчлаа. Тэгээд хоёр давхар төлөөд анги тэгээд нэг уулзаал тэгэл танилцмалцал тэгсэн шүлгнүүдийн харин уншсан чи ер нь бол их тийм юм боломжийн одоо юм философик одоо тийм нэг арай нэг өөр ертөнц байгаа хгүй. Тэрийг бол одоо яг манай урдынхан бол мэдэрсэн. Яг анх ямар тэр булш дууны шүлгийг одоо мэдэрчээсэн. Тэгээ яг бидний нөгөө хайгаад байсан тухайн үеийн хайгаад байсан яг контент байгаад байсан л да тэнд. Яг шүлгнүүд нь ингээл тэгэл уншихад чинь тэр сохор номын булш хойд чинь сохор номын биш булшийг эхлэж манай шир ингээд бүр бичсэн байсан надад бүр нэг юм дэвтэртэй цаа чинь тэгээд ийм юм байхгүй ийм дэвтэртэй дэвтэр барай л энд нэг өвдлээ нэг том юм намирцсан цугтал яг одоо тэгээд намирцсан цугтал явдаг байсан. Тийм ертөнцийн бүх шороог хамж ертөнцийн бүх шүлгийг л ийшээ хийдэг байсан юм шиг байна тий. Тэгээд ер нь манай шир тэр дэвтэр дээрээ ингээд бичсэн. Тэгэл тэр булшийн уншаал. За энэ бол өстой амар тийм философик айгуу тийм далд ертөнцийн нэг зөвүүн яг шүлэг байна гэх. Тэгээд нэг бидний нэг дуган дээр яг таарчсан. Тэгээд ер нь уран бүтээл хамт яг тэгж хасч эхэлсэн. Тэгээд хэвээ булшиг тухайн үед одоо тэр рок дуу хийгээгүй байсан бол хооштой энэ болон дуунууд ч бас хийхдэггүй ч байх байсан юм уу? Магадгүй тийм. Сонин шүү дээ юм чи. Тэгээд юм чи нэг энэ арга барил цаанаасаа ингээд нэг эвлэгдээд ингээд хурдтай манай хэрлэн байна ингээ ороод. Тэгээд соёл урлагийн дээдч одоо ойрхон сургууль нь хоошоогоо дөнгөж алхаад соёл урлагийн дээдгийн хоошоогоо хүрд компани дээр бэлтгэл юм байна. Тэгээд манайх ойрхон тэгээд цаа чин гिचэл тал наашаага хоёр хуушуур хаяа хуушуурны мөнгө бол наашаа орж манай хуушуур гэддэг. Хаяа бид нар чи очиж ингээл суйсаар ингээл димэд хийдэг л хүмүүс байсан. Тэгээд ер нь хэрлэнтэй сохор номын хийсэн өөр ч нэг анхнаа сэрүүн бүхэмдлийг хийсэн байгаа. Сэтгэл дуургасан тэр нэгэн шүнийн сүдэн. Энэ бол одоо тухайн үед бол харахад бол асал их гоё. Манай өөжгийн сонсож ваа юу вэ юм ямар арайс мэд сонсохтой явж байгаа гэж тест эвгүүтчихсэн шүү дээ бас тий. Ер нь гэхдээ би ингэж бодсон юм. Рок дууны шүлэг одоо поп дууны шүлэг энэ хоёрын ялгаа бол асар тий. Тэнгэр газар шиг юм байна тий. Яг гэвэл рок дууны шүлэг бол ерөөсөө яг тэр нэг химнэл бүх юмтай тий. Авцалтжээж тий. Хиллэг тэр үгний тэр хүчтэй хиллэгүүд хилж байгаа тэр мөртүүдийн цаана бас тэр агуулгадж байгаа санаанууд давхар нэг шүлгэн ингээ яваад байгаа болооч цаана тэр санаанууд нь ингээд хасч явж байгаа. Юу мэдрэгдэх тэндээс ирнэ. Нэг юм мэдрэглэх хөлбөд бодвол тий. Мэдрэг тэрийг бол одоо яг хөө зүгээр тэгээд хэрлэн чинь өөрөө бас ингээд өөрөө бас дуулна шүү дээ. Дуучин тэгээд электрондорт чинь дараа нь дууллуу тий. Тэр дараа нь тэгээд нэг онцлог нь болохоор хэрлэн чинь ингээд шууд ай сонсч ирсэн аа. Шууд газар дээр нухсаа байдаг. Тэгээд булшин чинь нэг ихтлэл хэсэг нь жоохон байгаад үргэлжлээд шууд газар дээр нь
ондоо юу мэдрэмжээрээ шууд аяа сонсож байгаа л за ийм ааштай шүү юм шиг бол сэрүүн бухимдал эдрэг ч гэсэн хөгжмийн бид нар аялал гаргаад шууд газар дээр за яг энэ сууж байгаа л шууд газар дээр үүсдэг. Ер нь яг тухайн үед яг цаг хугацаанд яг гарч ирсэн үү эсвэл 2 3 хоног ч болдго юм уу тийм. Ер нь бол газар дээр нь ухаж ирсэн дөө. Хордон гарч ирсэн. Тэр хэрлэнгийн шүлгэнүүд яагаад тухайн үед бас тэр бидний нэг одоо би өөрөө яг ингээд энэ 3 дууг ингээд анх зохиогоол ингээд яг аяыг бодчихоо би өөрөө дотор нэг бясалгаад яваад байгаа шүү дээ. Нөгөөдх нэг мултаж чаддгүй. Тэгэл нэг шүлэг авдаг бишээ юм бишээ л гэдэг. Яг хэрлэнгийн тэр ялангуяа бүр тэр бурш дээр байна. Тэр юун дээр сэрүүн бухимдал дээр бүр яг ингээд нэг миний нэг хэвээр нэг хамаг юм тайлжлаа. Юу болчихвол яг миний нөгөө бодоод зүтлээд зүүдэнтэй ч хүртэл бодоод идэг тэр зүйлийг л яг ингээ хэрлэн гоё гаргаж чадсан. Тэр өөрөөр нар мандахад хардах сэтгэлийн бухимдал боллоо моллоо. Айгүй нэг тийм философи яг нэг тийм цаагаараа нэг хүн утга агуулгатай ухаантай. Тэгээ сэрүүн бухимдлыг бол одоо ерөөсөө бусдад захтансан газрын министр дэндүү майлж өгсөн гэдэг. За хэрлэн ахын тухай ер нь нэвтрүүлгийн 2 дугаар юм дээр нэлээд сайн тоглолтын талаар ч гэсэн ярина. Одоо манай 22 ток шоу ер нь бол дурсамж дурдтал ярьдаг тим ток шоу л да. Тэгээд гол энд сууж байгаа энэ хүн маань бол бас тэр дурсамжуудад байнга холбоотой байдаг хүн учраас их амттай байдаг тийм. Тийм учраас одоо хурдын талаар ярих гэдэг. За одоо тийм учраас би анх Монголд би нэг рок групп гэж сонсдгүй лээ. Монголд байдгүй лээ. Тэгэл би хурдтай анх яаж би сонсдог мэддэг болсон юм бэ гэвэл миний анхны тэр мэдэрсэн юм on and off нэг клип хийсэн шүү дээ. Утсан гэж дагаад чанахгүй. Би тэрийг сонсоод зүгээр за энэ Монгол бол амар болж байгаа юм бэ нөө. Тэгээ юу рокын тал дээр үрэл ярилдгүй болсон юм. Тэгээ би дараа on and off хийж байгаа гэх тэрийн дукагаас сонсоод тэгээ очиж бичлэг эдрийг сонсоод соёлоорч галзуурсан юм. Ерөөс амар юм бэ ингээд. Тэгтээ би чи их сонь штэ. Өөрөө юм поп талын мөртлөө рок баллад сонсох айгүй дуртай. Ер нь бол хэлээ. Тэрэн дээр юу яваад байгаа юм бэ те. Тэгэхээр ингээд яг надад айгүй тийм бод. Хурдан дуунуудаас бол рок дуунуудаас юу авдаг вэ гэхээр жинхэнэ ирч хүчийг авдаг. Нарны тэр дуусах гэрэл тий хүн тэр юугаар яаж гоё ингэж ирчтэй хүчтэй хүн болж төрснийг би тэр хурдан дуунаас мэдэрдэг гэж бод. Баярлалаа 50 бата. Эдрийн хувьд бол заяа. Яг гэвэл би боддгийн эдрийн хувьд рок альва урлагийн дээвэр бол би рок хөгжим гэж боддог. Ер нь. Тэр доор нь юу явдаг гэж мань митний явж байгаа шүү дээ. Тэр дөрөв нэг давхар бахаад жинөө те. Тэгээд яг гэвэл эн чинь нөгөө нэг мэдээж тэр агуу хөгжмийг гэдэг чинь л мэдэрч ижил яа. Тэгэхээр рок хөгжим өөрсдий чинь яг анх яаж сонирхож эхэлсэн юм бэ гэдгийг л би. Ер нь бол одоо мэдээ орохоос эхлээл нэг өөрийгөө мэдэрч эхэлдэж шүү дээ хүн чинь. Бацаан бахта юугаач мэдэхгүй шүү дээ. Тэгэл нэг хошоохносоо гараад нэг сургууль ороод тэгэл нэг үр зэрэгцээл найз майзрыг гараад нэг яг нэг 5 дахь ингээс эхлээл ер нь би мэдэрч эхэлсэн. Энэ ер нь гитар гэдэг хөгжим нэг ах нар ингээл тоглоол тэгэл ер нь энэ соёл эрдэнэ тухайн үед чи инх манлаах мах чи ингээл амар гоё тоглодог айз майз байх нар чи. Тэгэл ингээ манай ер нь ах нар их гамбайр их нар чи өөрснөө гитар их гоё тоглодог. Манай ах нар их гоё тоглодог. Тэгээд эдгээр ингээ пенц сонсоо пенцийг ингээл ухраагаал ингээл соёл мол тоглож моглол ингээ хамт нийлээл төвтөн наа ингээл нэг юм аах нэг квадратууд тоглоол эхлэнгүүт ийхгүй санагдтыг. Ямар яаж ингэ тоглодгийг болоо гэж ботоод тэрийг чимжингөө бодсон шүү. Тэгээ цаагаад өгөх цааш бай зааж өгөхгүй. Өөрөө яаж ингэ тоглодгийг болоо гэж тэгэл бодоол гитар барайл тэгэл гэрийн ажлыг сайн хийн. Тэгэл гэрийн ажлыг хийж байгаа завсар цагаан гитарыг авал яг хийжсэн гарч ирсэн тасгалуудыг сонсоод яг тавтаад үзэхэд болоод байгаа юм шиг. Тэгээд ингээд ер нь бол тэрнээс л эхлэлтэй. Гитараас л эхлэлтэй. Тэгэл ер нь энэ пянз гэдэг юм бол ялангуяа тэр юуны Орос цэргийн ангуудын төмөр замыг дагаж пянз тоглуулагч пянз их оруулж ирдэг байсан. Тухайн үед 70-аад он манд бол.
Тэгээд офицерууд нэг фенс тавьдаг мэрдэг одоо тийм төмөр замынхны. Тэгээ манай ах нар чинь дандаа Ганбаяр хэд нар чи яваал энэ орсуудтай 8 хийгээл мэдхгүй чилийн дүүлцэгч байсан юм билүү мэдхгүй шин. Тэгээ фенс тоглуулагчтай авчираад фенс тавиал ингээл Smokey, Beatles, Rolling Stones энэ тавиал. Вау, ямар гоё юм бэ гэж бид нар чинь сонсоод тэгэл ер нь энэ рок хөгжим урт ус тэгээ мэн унхаа дженс ингээл нэг л бусдаасаа нэг юм ялгалсан хувцс унартай нэг юм гоё ингээл санагдал. Тэгээд ер нь энэ рок хөгжим рүү бол яг миний хувьд бол одоо тэгж л дурлж тэгээ ганцхан чуулгад 84 оноос эхлээд 20 дугаар сургуулийн ганцхан чуулгад ороод 4-р ангиас эхлээд бөмбөг гитарнууд хэлсэн. Багш нар заалгал эхэлсэн. Шүлтэн дөрж багшаараа заалгаж эхэлсэн. Тэгэл одоо түүнээс шүддэг болтол ингээл үнэнч галзуу солиотын мэдрэлтийг мэддэхгүй ингээл явж шít. Хурд хамтлагийн тухай өчнөө сонин сэтгүүл янз бүрийн ярилцлаган дээр ярьсан л байх л да. Гэтэ манай нэвтрүүлэгчийн өөрөө дахиад урсамж сэдвэрдэг учраас анх хамтлаг байгуулагдажсэн түүх анхны уран бүтээлүүдтэй хэрхэн одоо гитүү төрж ивүү амархан төрж ивүү тэгээд хүмүүст хүргэж исэн тэр арга барил энэ төр гэж ярил. Хурдыг бол ер нь бол тухайн үедээ гарч ирж байхад бол ойлгоход ард түмэн бол арай ихтэй байгаагүй гэж би боддог. Зөв. Ер нь түрүүн 50-аа хэллээ л дээ. Рок хөгжим ер нь гоё л та. Тэгээ манай 50-агийн уянгын доонууд бас сайн биш. За ингээд хэлж байгаа да. Хэлж байгаа да. 10 хөгжим нэг давхар бахар. Яг тийм багтаа харна. Тэр үс чинь нөгөө сангийн аж ахуй гэж авдаг гэсэн шүү дээ. Бид нар баг гараг сүүлийнхэнтэй. Энэ наад чи бас миний дээдлайн ингээм зааж байгаа тий. Тэгээд яг тэр үс чинь титмийн доонууд өстэй амар байсан байхгүй. Ер нь бол ийдстэй авч. Тэгээд орой сангийн аж ахуй дээр ажил тарлаа. Байцаа ороод янз янзын манчин зулгаан. Тэгээд амархын өмнө нөгөө модон байшингуудтай шүү дээ. Тэгэл оройн нэг концерт эхлэж татхан баярын байр нэг дугаараа дараа нь манай нөгөө юу сургуулийн хамтлаг гэж байсан тэдний төөжгөгийн ангид нэг яваал сүүлд нь манай байранд яваал дандаа титмийн домогд болол тэгж 51-ийнхаа дуугаас ч олон сайхан хоол идсэн олон сайхан хийх ёстой ажлыг нугалж өгсөн чи гитар татваруудаа гэртээ яадаг явж яа нөгөө чи миний ажлыг төмөстэй хийгээд байгаа энэ дооноо хураагаад байж шээ отхон баярын хийсэн ажил хаана энэ биш тэгээд онцгой охин панаас тийм панаарсан тэгээд ер нь энэ хөгжим ийм хөрхөө одоо бидний одоо ахмад уууд одоо отхон баяр төрүүлээ шүү дээ манай Монголын одоо анхны хамтлагууд байна тийм ээ соёл эрдэнэ баян Монгол гэл одоо хангай ах нар байна айдсан байна. Тэгээд ер нь хөгжим их сонсох айгу дуртай. Ер нь л хөгжим дуртай. Тэгээд гитар хөгжим бас одоо тэр үе айл болгон ч л одоо тийм банзан гитартай тий анх 30 34 байсан ба дараа нь 60 болсон ба 60 байхад сайн мэдэх юм байна. Тэгээд 60 модон гитар чинь одоо 12 уцтай болох гал эхлээл нэг урт доотлын нарийнхан уцтай 9 уцтай болох гал давхар өрөмдөж гом их үздэг байсан баг. Юу болдог байсан юм аа. Тэгээд 9 уцтай хийжсэн 12 уцтайг нарай бараагүй. 9 та болгосон. Тэгээд ер нь тухайн тэр бидний байсан тэр нийгэм юу одоо орчин мэдээж маш их нөлөөсөн. Түрүүний пианино байна тэгээд кассет тэгээд магнитон гэл одоо мянган мага гэл весна гэдэг гэл тэдний чинь тэгээд аюуг сонсдог. Одоогийнхоор бол юу одоо интернет юм ховор байсан шүү дээ. Үздэг хардаг юм ховор. байгаагүй шүү дээ. Байхгүй юм чи уус. Тэгээд Оросын суугаар шинжил гахаар нэг санрын өдөр үзэлтэй. Одоо ингээд яхаар нөө одооны хүмүүс яалаа өлийн яриад тийм ачи юм яриад. Яг тийм тухайн нэг тийм байсан юм чи. Тэгэхээр нэг юм яг чиглэсэн юм руугаа дуртай хөгжмөл байгаа ч юм уу маш их анхаарч дээ. Тэрнийхээ төлөө нэлээд үнэнч зүтгэдэг байсан юм шиг. Тэгэл тэр утгаараа хөгжмөд их дуртай. 10 жил багт чинь бас хүүхдийн ганц зам чуулгаас эхлээл 51 бас инхийн туг гэл хамтлагууд таа. Одоо 10 жил болгон ч хамтлагтай байсан юм чи. Тэгэл тэрүүгээрээ явсараад 10-аа төгсөөл миний хувьд чи шууд хурд хамтлаг тоглоод төгссөн. Хурд хамтлагч юм болохоор суудлын вагон депо төмөр зам тэрний дэргэд анх байгуулагдсан байсан. 87 онд байгуулагдсан шүү дээ. Анхныхан бүрэлдэхүүн. Тийм үү? Тийм шүү дээ. Батчаах эднэр гэж мэдэн шүү дээ. Батчаах эднэр чинь нийлээд ингээ залуучууд зориг ах, батчаах тэгэл тулгаа гээл тэгээ Ганбаяр эднэр чинь нийлээл юм нэг байгуулал
Хур тамтлаг гэж нэрлээл өөрснөө нэг анхны одоо нөгөө сарны өртөөгөө нэг шоу уусан шүү дээ. Чи оролцлоо тэр. Би зүгээр спортын төв болсон. Спортын төв анхны баг том шоу уусан. Амар Манлах чи болгоодоо гитар болгоод юу болгосон гэдэг чинь тараагаас үзсэн юм аа. Тэгээ би л үүдэн дээр нь очиод орч чадаагүй. Би орсон юм. Бүр хаалцаа байх. Тэгээд цагийн өмнө гэж товч байхгүй юу ч байхгүй тэгээд гаднаас нь санаа алдаа сонсож байгаа тийм амар шоу болсон. Хөөсөө хүмүүсийн хөөс чи зүгээр ингээд тэр юугаар ингээд уусч ийсэн юм. Ханаар нь ингээд уусч ийсэн. Хөлрөөд хөлрөөжуулт байхгүй. Ингээд уусч ийсэн гэж. тэр болохоор одоо хурдын эхний бүрэлдэхүүн байхгүй. Одоо манай ахлагч Ганбаяр. Тэгээ бусд нь өөр залуучууд ах нар байсан. Тэгээд тэр үуч бас нийгэм ингээд 888 хийгээд тэгээд зам аваад. Тэгээд яг сургуульд байхдаа харан хурд тэгээд харан рок төвгээд байсан. Одоо залуучуудын залуучуудын холбооны байр тий. Тэр цаана спортын ард хэмжээ. Тэрний нэг давхар бэлтгэл өгдөг ус. Тэгэл бэлтгэл хийгээд эд чинь дотроосоо төгж чинь гадаа коридорт нь сансаа сууждаг ус. Тэгэл бэлтгэл дуусангууд нь Сэмэрх ороод гитар нагаал ах нар байсан юм чи. Тэгээд тэгж жаад л ерөөсө хурдын бүрэлдэхүүнч бас байхгүй бол гам арих ганцаараа үлдээд. Тэгээ атгамаар өдөр чи очиж тоглодог байж байгаа л. Тэгээд төгсөө шоу тоглол гэсэлтэй. Тэгээ дуучингуу нэг хэсэг болсон. Дуучингуу олон жил болсон. Аюул олон бараг 8 жил болсон баг шүү. Ер нь одоо нэг 76 дуучин бол ирсэн. Ер нь бол тэгэл яг үндсэн нөгөө юу цогоогоос өмнөх болоо янз янзын залуучууд ах нар дуулж исэн л да. Тэгээ нөгөө орон гараа. Надад зүүн дээр очиод яг үндсэн дуучин байхгүй яа. тэгээд жагаад цогоо дуулаад тэгэл. Цогоо маань сэргээ салгадж ирээл тэгэл дуулаад. Тэгээд нэг яг цагаан сарын дараах нэг 600 студид дээр очиж бичлэгт ороод тэгэл ерөөсөө нэг шударгаал гарчих юмсан ч нөгөө бүү бэлтгэгдсэн бидний чинь нөгөө бичлэг хийгээл ингээл цохиол мохиол чон мон гарцсан чамайг зорин чимээгээр бол гарцсан байх үед чинь рок дуунууд нь ч гарцсан байх үед цогооч яг ингээ сонсоол сураал яваад байсан байгаа. Тэгэл ерөөсөө бичлэгт ороход өөр ирэхгүй яг нөгөө хүсээд исэн хурд бидний нөгөө бодоод исэн саунд яг гараад ирж байгаа юм. Тэгэл ерөөсөө гараал ирсэн. Тэгэл ер нь анх нөгөө 51-ийн хэлдгээр анх гарч ирэхэд бол мэдээж юу тачгинсан олон залуучууд ингээл сайзан дээр хөөгдөл дүүж хараа. Хөөгдөл зарим юм шийдэл дээд чинь нэг тэгдэгсэн шүү дээ. Тайз руу юм шийддэг. Нэг тиймэрхүү юм хүмүүс бол айгүй тохиолдсон. Сандлын бүрээс шийдэн зарим манай одоо дархан мархан тоглож явах хөтөл манай Батболд бид нар чинь нэг оюутны шоуг явж ирсэн. Чулуу шидэн чодоос болдоо. Их мэдчлэн нэг тиймэрхүү нэг тийм одоо нэг шилжилтийн нэг тийм үе. Тэрийг одоо нэг буруу гэж байгаа юм биш. Яг л тэгэл нэг тийм нэг үе байсан. Яг тэр үеэр ингээ бид нар яг гарч ирж ийсэн болохоор ингээд тэгэл цэргийн бодлого гарснаас хойш бол бүх эн чи арай нэг эрэг бүр ингээд баллад рок гэж байдаг юм байна. Рок амтлагч руу ингийн дуу дуулдаг юм байна. Ингэдэг юм байна. Тэгэл ер нь цаашаага хурдын ер нь яг зам бол нь бол чинкүү утгаараа засагдаж энэ систем байна. Одоо 24 жил ноцолдож байна да. Цэргийн бодлоо гарснаас хойш нэрэж одоо хүн болгоны хайртай хамтлаг болсон л доо. Өдөө орнотойг аав ээж ах их дандаа л дуулаад ингээл сонсоол явж идэг те. За ер нь 2 дугаар хэсэг рүүгээ одоо ингэсгээд орно. 2 дугаар хэсгээр бол тоглолтын талаар, хэрлээ ахын талаар, хурдын талаар өгдөнгийн ингээ сайхан хожоод ярина. Хэсэг хугацааны дараа эргээд студидтэй болцгаая. оны рок попын оддын нэгдсэн зулралт. Никитон, Хурд, Камертон, Свиди Motion, Чон, Сара, Чука, Дашка, Чимба, Дидгэр мөрөн, Сэрчма, Нөмө, муухай дүүрэнаар хэрлэнтэй хамт 4-р сарын 7-нд UB Баласт уулзгаая. Тасалбарыг UB Баласын касс 8626 1017 дугаараар худалдаалж байна. Цэцгийн талаар хэрэг зүйлийг мэдэх байна. Цэцэг бол бидний амьдралын хүндэтгэлийн нэгэн хэлбэр юм. Өнгө бүртээ өөрийн гэсэн бэлэгдэлтэй тансаг цэцэгсээ бид бүхий л харилцааны хат төлөвлөлт болгосоор ирсэн нэлээ.
Хороо дээр хамгийн сайхан зүйл бол хэн нэгний сэтгэлийг хүсэх. Та цагдаа багтаа үедээ хайртай дотны хэн нэгэндээ сэтгэл мэдчилгээ хүргүүлээрэй. Энэ нь тухайн хүндээ би үргэлж дэрэгдчихэн байгаа шүү гэсэн дотнод сэтгэлийг төрүүлдэг. Варта цэцгийн гол төлөв бэлгэлж буй хүнийхээ ажлын байранд хөрвөл тохиромжтой. Хэрвээ та гэр бүлийн найз нөхдийн хүрээнд хүндэтгэл үзүүлж баярыг нь хуваалцах гэж байгаа бол сагстай цэцгийг гэрт нь хүргүүлээрэй. Баглаа цэцгийн гол төлөв хүндэтгэлийн болон бүхий л үйл ажиллагаан дээр хөрвүүлэл тохиромжтой. Шар сарнаа гэхэвчлэн найз нөхдийн хүрээнд бэлэг болгон өгдөг эмэгтэйчүүдийн нэгэн адилаар ирчүүд ч гэсэн цэцэг бэлэглэхэд дуртай байдаг. Дэлхийн бусад оронд бие биедээ цэцэг бэлэглэх нь урлаг болтлоо хөгжсөн байна. Тэгвэл цэцэг мэдчилгээ компанийн болон хамгийн сүүлийн үеийн загвараар чимэглэн дизайны өргөн сонголттой баглаа цэцэгсийг түргэн шуурхай найрсаг үйлчилгээтэйгээр Улаанбаатар хотын Мөнсөг булан бүрт цаг алдалгүй хүргэж байна. Сайн байна уу? Цэцэг сайхан гэж мөн үү? Энэ сайхан өдөр тань цэцэг тэмцлэгээс мэдлэгээ хийсэн байна. Магадгүй зарим хүмүүс аз жаргалыг хэтэрхий том зүйлээр хэмждэг байх л та. Хүн бүхний хувьд ижийн дэрэгт байх бол тэр чигтээ амьдралын аз жаргалыг байх. Ээжтэй маш их хайртай. Баярлалаа. За баярлалаа. Ийм гоё бүлэг явсан. Ийм сайхан сүрприз баярлалаа. Хайртай хүмүүсээ баярлуулах нь миний хувьд сая цэцэгсийн дунд дугаалгатай адил гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг. Байгаль дэлхийн гайхалтай өмнөөс бидэнд түгээгч цэцэг тэмцэлчилгээг бий сонгож байна. Та ч бас хамгийн сайхан мэдрэмжийг хайртай хүндээ бэлгэлээрэй. Гигантын Entertainment төв сурагчдын амралтанд зориулан сонгогдсон цаг багцаа танилцуулж байна. Хүүхдийн тасал, попкорн, ундаа, автомат тоглоомын эрх, энэ бүх нийлээд ердөө 8,000. Амьдралын алтан мөчийг За аргийн студид тавтай морилно 22 ток шоу та бүхэнд хүрж байна. Өнөөдөр бидэнтэй хурд хамтлагийнхан ярилцж байна. Хурд хамтлагийнхантайгаа сайхан ярилцлага болж байна. Ярилцж байна. Тий. За одоо ер нь тоглолтын талаар ярихаас өмнө хурд хамтлагийн тоглолтын талаар ярив. Анхны тоглолтууд те ямар хуу бэлтгэл хийж ив, ямар зэрэгдэл яаж аралцж ив. За нэг тийм элд сурыг ингээд нэг элдэж ягаад яг нэг болдог да. Тий. За яг тэгсэн. Тэрийг бол би өстө хизээч босдгоо. Ер нь манай On and Off-ийн Ононбат тулгай гансраа гэдэг залуучууд бидэртэй их ойрхон. Манай Ононбат ч өөрөө бас их рок сонслог, өөрөө хөгжимчин гитарчин. Тэгээд ер нь бол манай шин бас л яг сонирхдаг тэр стил, хэв маяг бүх юмнууд энэ бол бид нар бол ингээл тоглож эхэлсэн. Манай шиш гэсэн бид нартай зөвлөдөж байгаа ийм юм тоглуулгая гэдэг. Тэгээд яг нөгөө манай шиш чинь яг тэр мэдэрсэн. Тухайн үед ч Guns N' Roses гараад ирсэн байсан үе. За ер нь нэг амар концерт гүйдэг юм өстой. Тайз том тайз майцтай ингээд гүйдэг мүдэг гэсэн. Гитарчт нь гүүгээл гэж. Яаж тэр утас журмстэйг ороосон хаана гүүх гэдэг. Өө гүүж тоглох болно гэдэг Онон Батч өөрөө дотор харцсан. За тэгээд хүрдэл дээр бэлтгэл хийлээ. Том зааланд ийм
хурлын зааланд үрдийн заалч байгаа том тий. Тэгэл юусоо дандаа гүйж хараад бэлтгэл хийдэг. Яг спортын тамирчиж. Тэгэл өдөрт 2 удаа бүтэн эхнээс ахвал дуустал үздэг. Тэгэл тэр концертыг тэгэл тайз мэзийг ямар засах гэсэн за би бодцсон юм байгааг аль оны яваад байсан. Энэ одоо юу засах гэдэг юм бол гэсэн чил зургийг гаргаад ирсэн чи. Циркийн дээдлийн энэ хөгжимчд суудаг менежнээс доошоогоо ингэж гүүж буулгаад хоёр тишээ ингэ гүйлгцэн. Ингээ дөрөв тишээ гүйлгцэн. Тим тайз гинэ тухайн үед 93 он. Хаана байгаа юм бэ ийм мод, ийм ингэ тайздаг ийм подстав хүч байхгүй. Хаана байгаа юм бэ? Банз олноо. Барилгын шат олъё гэдэг. Тэгээ барилгын шатаас тухайн үед одоо цаг компаниас аваад ахаас аваад. Тэгэл авчирч ирэл шатнууд огсрлаа. За болж гинөө. Тэгээ банзын хаанаас 50-ын давцсангууд яах вэ? Банз модны зах руу яваа гэдэг бүгдөө явж байгаа шүү дээ. Модны зах руу сонсмолтой очиод депозит мөнгө төгрөг тавьж байгаа 4-5 сонсмол банз аваад авчирж ирээ шүнжэнгөө 7 хоногийн өмнөөс цирк чинь тухайн үед чинь тэгэл яг нөгөө шилжилтийн үе нэг тоглолт байхгүй. Өөрснөө хатаас. Тэгэл ингээд амар олон ажилласан. Тэгээд нөгөө яг хүсэдсэн тэр Ононбатын яриадсэн тэр тайз нь яг ингээд заст юм да. Одоо манай энэ цэргийн бодол чимээг өргөт орлын цэргийн бодол дуун дээр чимээг өргөт орлын дуун дээр клифэн дээр байдаг. Яг тэр засаж байгаа масаж байгаа бүх юм одоо түүхэнд тэрийг одоо тухайн үед одоо Ононбат яг монтажлаад ингээд зургийг авцсан тэр өстой гоё. Одоо эргээ харахаар тэгэл тэр 7-8 хоногийн тэр ажил одоо тэр олон хүмүүсийн хүсэл тэгээ өөрснөө плед мэлэдэ бид чинь зарж байгаа маа тэр хашаа тэр юуны динжимийн зах мах руу гараад зөв маск засаж үүж байгаа өөрснөө 777 төгрөг юу муу ярын тот юм уу тэгээд хөгжлийн ер нь хөгжилтэй тэгээд одоо тий анхны тоглолт бол мэдээж тоглолтын хувьд бол өөрснөө бол тайзан дээр бяцаарсан. Үзэгчд бол харьцангуй тал чараа өрөг юм. Циркийн анхны тоглолт шүү дээ. За урд нь ямар хамтлаг гэдэг сайн мэдгүй рок мок гэж ямар тэр зарлалын анонс одоо юу гэдэг шүү дээ. Одоо анонс гэдэг амар том даун дээр ингээд зурдаг байсан. Тэгэл тэр үуч чинь одоо рокоор өвчлөсөн байсан юм чинь мангас зураал, гитар өрцөн мангас зураал, хурд тэгэл хар салхи гэдэг тоглолт. Тийм юу болох гээд яах гээд байгаа юм бөм. Тэгэл зэрэгшээ чи үнгээд Төмсөдгийн өмнө аваачаад ийм том аноосон дээр аваачаад ийм хоёр чөтгөр ингээ муухай орилж байгаа юм. Чөтгөр юм гитартай чөтгөр ингээ готлон кобом батаг амар нөө юм улаан цус болсон тийм л нэг аноос байсан. Тэр цирк анхны тоглолт чинь намар биш ээ хавар 4 сард болсон. Тэгэл тэрүүгээр салхиа тавьж өгөөл тоглолт өөрснөө бол тайзан дээр нам авч өгөөл 3 өдөр тоглосон. Тэгэж дуусгаад одоо анхны тоглолт бол тэгэл энэ дотор яг л ингээл үлдчихэж байгаа ч тий анхны гэдэг. Тэгээд тэрнийхээ намар нь тэгээд тэр намар болтол чинь бас нэг тоглолтынхаа дүрс мөрсийг эвлүүлээд бас дуу муугаа бас явуулж штэ цацаад Ононбатаас гоё эвлүүлж байна. Яг тоглолтын цэргийн бодол гарсан байсан үү тий. Тэгээд тэр 100 цэргийн бодлыг тэр чинь бас нэг юм дараа нь цэргийн бодол гарч ирсэн. Тэгээд тэр 100 чинь бас нөгөө их толоогийн шоу гэж болдог чинь тэр 100 болсон санагдчих. Их толоогийн шоу маа. Их толоо гэдэг нь одоо 7 том компани 7 хамтлаг дуучдыг нэг нэгээрээ хариуцж аваад тийм бэлтгэлийг бэлдүүлээд хавц сунрын бэлдээд тэгээд нэг 100 студент шоу тоглолтстой одоо 30-40 заварг 40 мянган хүн зогслоо гэж ярьдیں۔ Тэгэхэд бид нар чинь тэгэл нэг цэргийн бодлыг кассетаар ингээл линтенд нөгөө кассет зардаг цэгүүд тараагаад өгцөн. Тэгэл ингээ харахаар явуулж байгаа л болон таарч гарал сольждаг тухайн үед хэд толжсэн доо тавьждаг. Ингээл ачаар ордоос хотлоо тавьчаал. Тэгэд тавьсныхаа хүчинд яг тэгэл тэр кассет зардаг олон цэгүүд ч байсан тэгэл дуу маань хүн төрсөн. Тэгээ ямар санда одоо онлайн дотс одоо манай X-х бас байсан юм. X-х гэрийнх нь энэ их сайхан дуу тэр дуулж байгаа эд юм нэг сексисэн. Амин сайхан дуу таас нэг сексисэн. Гэдэг. Яг тэгэл дуун яваад ямар хүмүүс дуулаад байгааг нь мэддэг. Тэгээд 100-ны тэр нөгөө ихтлогийн шоу маань болоод тэгээд гарч ирээд нөгөө дуугаад болсон ч л студент даяар дуулаад өөрсдөө бид нар тэр дуураасаа хөгжим сонсогддог 30 мянган зэрэг тэр чигээр дуулж байгаа юм чи цэргийн бодлоо. Цэргийн бодол чи өөрөө 78 он зохиогдоод цэргийн ангуудаар ам дамжиж нэг ардын дуу шиг ингэж явсаар байгаа тэрийг бид нар тухайн үед дуулсан байсан. Тэгэл гаргаж ирээд манай одоо хамгийн том ах 78 онд цэрэгт байх та айрамд байх та зохиосон үгээ гамбул тэгээд
Тэгэл ахыхаан дуу тухай үед тэгэл манай ах ч хэлтгэлээсэн. За миний дууг дуулж гаа та нар тэгэл талхантай хүрээшүүл гэдэг байсан. Тэг үнэхээр энэ сайхан дууны буян ахын буян тэг одоо маш их баярлдаг юм аа бид нас бэлгшиж явдсан шүү дээ. Тэгээд ер нь бол мэдээж анхны энэ концертыг зөвхөн хурдын нэг 5 6 залуучууд ингээд зүтгэл өөрснөө мунд болсон юм шиг. Олон найз нөхдүүд тусалсан. Манай On and Off-ийн одоо Ононбат тулгаа гансэрэ ингэсүх бид нар нэрээ ястаа нэг төгрөгийн копекны тооцоогүйгээр тэгж уран бүтээл хийдэг байлаа шүү. Үгүй хин хинд нь юу ч байхгүй ч. Бөөл дур сонирхол ингээл ингэж игээ тэгэл за гитараа яриад тахгал. Тэгээд гитараа ороод гардаг Ононбат тулгаа дээр чи камер хасаагаад эхэлдэг. Тэгээд клипүүдээ хийгээл шүнжи өдөр хажуудаа нэг цөөвөн тараад бацад шидэлсэн. Ингэсээр бол тэгээд бид нар чинь хитэн анхныхаа альбомыг тэгж концертыг ста. Тэгээд намар нь тэрнийхээ намар нь бид нар соёлын төвөргөнд 7 өдөр дистраа тоглож ирсэн. Бүх билетүүд дууссан. Тэгээд нөгөө цэргийн бодол гарцсан байсан үе. Тэгээд нэг хурдын яг нэг нөгөө энэ рок попын тавцсан луу зөв явах зам тэгж мээгдэж байсан. Тэгээд түүнээс хойш бол одоо бидний олон концертууд бүр үнэхээр олон концерт тоглосон. Тэгээд хамгийн сүүлд тий сая корпоратед одоо хамгийн сүүлийнхэн Шимээг ирэх дурал гэдэг хайрын дууны концерт боллоод концертаа тоглолоо. Тэгээд ер нь сайхан байд юм аа энэ ард түмэн хурдыг сонсдог Монголын одоо ард түмэн одоо олон сайхан дуунуудыг ингэж хүндэтгэж сонсож энэ дуунуудаар амьдарч энэ 24 жил биднийг хүндэтгэж ирсэнд бид нар бол маш их баярлагдав. За манай үзэгчдээс комментууд ирж байна. Үзэгчдтэйгээ бас харьцахгүй болохгүй. За амжилт хүсье гэсэн байна. Хурд тоглолтоо өгч байгаа мó гэсэн байгаа. Тэгээд хурд тоглолтоо өгөхгүй. Одоо 2 хоногийн дараа юу хамгийн сүүлд ямар дуу ичлээ нэг алив найз минь наашаа дөхөж андын сэтгэлээ дэлгээд нэг хуучлаа ямар сайхан амар тайван байна уу бид ээж нэг тэр дөө нэр хэлцээ надад гэсэн. Гэх мэтчлээ энэ хурдын бол бас нэг нэлийн одоо харуу гараад дууны шүлгийг ингээд 17 8 шүлэг бараг 20 лугаар шүү. Бичсэн байгаамаа. Тэгээ би бас баярлаад байгаа. Хэрлэн бол тоглох хэвээр. Олон сайхан уран бүтээл ингээд энэ олон одоо түрүүн би 50-наас хойш 80 гараа дууны шүлэг. Тэгээд дуу болоогүй одоо бүр 300 гараад санаанууд байна. Цаад ч юм бол дэвтэр дээр ингээд сараачаал яваад идэг. Тэгээ ингээд бичих нь айгүй муухай шүү дээ. Ганцхан юм байна. Би ойлгохгүй надад ингээд бичээд өгөхөө би ч нэг өсөлт яддаг. Гүчи наад чи юу гэдэг юм бэ гэдэг. Сүүлдээ би өөрөө авч ингэж бичдэг байхгүй. Тэгж яагаад энэ аяндаа ингэж таарах юм бэ. Одоо та хэд дууны шүлэг дуу өдөр дээр хамтарч байгаа зү? Хамтарч байгаа. Одоо яадаг захиалж байгаа юу зүгээр бас дахиад цаад ч одоо тасарсан шүү дээ. VIP болоод ингээд зөвхөн интернетээр гайгүй. Одоо ер нь бол байн бид нар дээр бэлтгэлийн байран дээр ирнэ, утсаар ярина, ойрд юу байна, санаа чи шин санаа юу байна, сони юу байна гэдэг нь сонин ай байна уу, сони юм байна уу л гэж асууж байгаа заач. Тэрнээс биш миний нэг амар амгалаг гэж нэг цаадхаа л ярьж байгаа тийм давхар тийм. Ер нь гэхдээ бас рок дууны шүлгийг бас нэг хэр баргийн өмшихгүй хаа. Тий. Эйгүү бас нэг ондоо ертөнц бас амсан сүх. Свансын амгалан амгаа хэрлэн за ойдуу гэдэг нэг ах уу байна. Одоо манай яруу найрагч. За ер нь энэ рок дууны шүлэг бол хэцүү шүү. Одоо харин тэр манай сүүлийн үед бас рок дууны шүлэг гэснээс одоо манай сонгодоо эмнэлгийн болд сайхан юм сүүлийн үед бас нэг жоохон сонин модерн рок маягийн шүлгэнүүд гүн ухааны шүлгэнүүд бичиж битээр бас хамтарч уран бүтээлүүд хийж ин гих мэтчлэн энэ түрүүний 51 хилдгэр рок дууны шүлэг бол тийм их амархан зүгээр нэг дуртай нэг оролдоод бичиж яг хөө бичгэл байх л да. Гэхдээ яг бидний бодоод байгаа хөгжмийн зохиолчдын рок хамтлагуудын бодоод байдаг тэр зүйлүүдийг гаргадаг бол хэцүү. Манай харангай ах нар бол хин манлах ялангуяа лавгаах бол рок дууны шүлгэнүүд бол бичнэ. Чоныг бол жишээлбэл лавга бичсэн шүү дээ. Лавгаах. Бүх харангай. Гамбайрах тэр хоёр ч анх харанг рок дуу гэж байж хахад дөрвөн хөлтэй зовлог болж төрсөн мэн хөгчөн миний боо лавгаах бичсэн байхгүй. Хүн болгоно их мэддэггүй шүү дээ. Мэддэггүй юм. Тэр бол анх удаагаас чинь рок дууны шүлгүүд бол их ховор. Яг нь мэдээж бол залуучуудын дунд одоо бол байгаа ах л да. Гэтэ тэрийг хайж илрүүлэх хэрэгтэй. Нээж одоо манд залуучууд бол улам авьяас байгаа шүү дээ. Байгаа. За чана хамтлагтай уран бүтээл хийсэн үү, хийх үү гинэ.
Хэрлэгч чон хамтлагтай уран бүтээл хийсэн тоглолтын чон хамтлаг орох юм билээ. Тэгээд ямар уран бүтээл хийснийг нь бол одоо тоглолтын дээр очиад сайхан харагдана тийм ээ. Манай чон хамтлагийн дүгнэр бол яг хэрлэг очиод бэлтгэлийн байр нээж яхад барьж явсан байхаа. Яг тэгж бодод яг тэгээ буучдаг байхгүй. Надад бид нартай юм таад байхгүй гэж яхад хэрлэг давж орсон. Яг хэлээд гэж барьж авсан. Сайхан нэг юм вайн ингэж тэгээ банаалцсан байж. Тэгээд хийсэн байх би тэгж бодоод байгаа. Тэгээ хэрлэх гоё. Удадгүй. Удахгүй хамаар. Яас зав хонол нэг л хана. Тэгэл би чи ядгүй бүр болоог багтал 7:30 уцс дуграа шүү дээ. Яач бач над уцмуцаа яага хаач үгээд итэл. Тэгэл ямар ч байсан нэг бариад нэг сэжүүрийн сүнсийг олоод татсан баг. Манай ашин шүлгэнүүд их сүнстэй их гоё. За цаашид ямар уран бүтээлүүд дээр ажиллах вэ гэж. За ер нь бол хурд хамтлаг мэдээж сая бол хэрлэнгийн зохиосон Нарлаг Диважин хэмээх шинэ дууны хэрлэнгийн зохиосон дууны шүлгээр бид Нарлаг Диважин хэмээх 20 цоошин дуутай альбом гаргасан. Энэ альбом бол одоо ингээд 10 өр Монголгүй л одоо Монгол туурхтан гараад тойрол тоглол явж байна. Ер нь бол гэхдээ Улаанбаатарт бол бас их ховор тоглох гэж байна. Хурд бол одоо байнга л одоо ингээд гадагшаа яваал ингээд яа алдчихгүй ингээд Монгол түмэн маань гадуурч их тарсан байна. Ер нь өр Монгол тэгэл ер нь өр Монголд бол маш том зах зээл. Тэгэл ялангуяа тийш их тоглолтууд контентууд бас их байж байна. Тэгээ ер нь бол хэрлэлтэйгээ хийсэн тэр Нарлаг Диважин гэдэг тэр дууны клипийг л энэ зүүн орондоо. Клип рүү гарч байна. За, ингээд 22 ток шоу тусгай дугаараа та бүхэнд орой олгон хүргэж байгаа. Өнөөдрийн тусгай дугаартай хурд хамтлагийнхан за Отгонбаяр Наранбаатар нар хүрэлцэн ирж оролцлоо. Хурд хамтлагийн талаар тухайн үед гарч ирсэн тэр тоглолтын талаар хэрлэхийн талаар гэх ингээд олон сайхан зүйлүүдийг ярилцлаа. За би дахиад нэг ганц комент уншчихъя да. Танай хамтлагийн улаан фэн байна. Та бүхэн одоо нэг тоглолт хийгээч бүх гоё дуунуудаа дуулаад гуйж байна шүү гэсэн юм байна. Одоо энэ дараагийн тоглолт төлөвлөгдөж байгаа юу? Сая тэгтээ чимээгүй ирэх дурлал бол тун харамсалтай тоглолт болсон л да. Аюу цөөхөн хүмүүс тоглосон. Корпорейт тоглосон. Тэгээд ер нь корпорейтыг бид анхудаа тоглоход ер нь заал хөгжмийн ер нь бол турших маягтай ч юм уу. Ер нь бол ямархуу газар байнг мэдэрсэн. Гоё юм байл. Тэгээд ер нь бол 900 хон плет тэгээд бол 7 хоногийн өмнө л дууссан. Тэгээд одоо дахиж сунах аргагүй байсан цагийн дараагийнх нь ажлууд нэгээд ер нь бол хурд тоглоно. Намар бол нэг концерт тоглох тийм ээ. Магадгүй харин гурдгаар тоглож магадгүй шүү дээ. Харин гурд. Тэжон тоглолтоо. Тэгээд ерөөсөө биш тийм. Одоо 100 тоглолт. Олон хүмүүс биш дээ үзэх гэсэн. Тэгээд 980-аар явж шийцгаа. Хайчилж яваа. Би маягтай ингээд олон хүн үзмэр байна шүү дээ. За ингээд 22 ток шоу өнөөдрийнхөө дугаарыг та бүхэнд хүргэлээ. 2017 оны 4 сарын 7-нд андмын чамааг өгүүлнэ буюу дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ая зохиогч хөгжмийг дууны шүлэгч хэрлэнгийн тоглолт болох гэж байна. Өнөөдөр тоглолтод оролцох хурд хамтлагийнхан хүрэлцэн ирлээ. Маргааш Никтон хамтлагийнхан та уулзна. Никтон хамтлагийнхан маргааш 22 цагаас та бүхэнтэй уулзах нэ. Ер нь тоглолтын одоо энэ гол амин сүнсүүдтэй бид та бүхнийг орой болгон уулзуулж байна. Энэ тоглолтын нэг онцлог нь бол ганц дуучны тайлан тоглолт гэхээсээ илүү олон хамтлаг дуучин цугларалт. Монголын рок попын 2017 оны нэгдсэн уулзалт гэдэг байна. Тийм. Цугларалт анхны энэ оны анхны цугларалт гэдэг байна. Тэгээд энэ 10-гийн 4 сарын 7-нд бүгдээрээ Юри Баласын концертыг танхимд уулзгаая. Өнөөдрийн 22 ток шоуг үзсэн та бүхэндээ их баярлалаа. Комент өгсөн хүмүүстээ баярлалаа. Хүрэлцэн ирсэн зочдтой их баярлалаа. За маш их баярлалаа. Хэрлэнгийн концертын дээр уулзцгаая. За яг маргааш орой Никтон хамтлагийнхантай бүгдээрээ 22 ток шоу үргэлжлүүлнэ. Баяртай. Баяртай.